Оройн төргийн үзэгчдээ өнөөдөр мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар эхлэж байна. Оройн төргийн үзэгчдээ өнөөдрийн манай мэдээллийн хөтөлбөрөөр эдийн засгийн төлөвийг таамаглагчид Монголд хэрэггүй. СМН дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн ээлж турлууллаа. Дулааны 4-р цахилгаан станцад осол гарч 49 настай эрэгтэй амиа алдлаа. Ховчлох 19 объектоос 85 тэрбум төгрөгийн орлого төлрүүлнэ. эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй хүрэх хариултгэлээ. Уул уурхаагаас хамааралтай манай эдийн засгийг цаашид улам удаашрахыг Азийн хөгжлийн банкнаас анхааруулад олон улсын байгууллагууд анхааруулж байна. Жил бүр гаргадаг эдгээр зөвлөмжүүд улс төрчид хийгээд эдийн засгийн бодлого гаргагчдад шипи болдог юм. За өөрөөр хэлбэл манай улс бие даасан улс байж гадаадуудын бодлохоор улсаа хөдөлтөө гэх шүүмжилч мөн байдаг байна. Тодорхойлбол манай улсын эдийн засаг 3% сарж инфляц төлбөрийн тэнцлийн дарамтыг барихын тулд төсөв мөнгөний бодлогыг чангалах арга хэмжээлүүдэд үргэлжлэнэ. Гадаадын туршлагатай улс олон улсын байгууллагуудын зөвлөмжийг дагаж зөвлөх үйлчилгээнд хүртэл тэрбум доллараар яригдах мөнгийг төлсөн хэрнээ өнөөдөр оюутлогоо урагшилсангүй. Оюутлогоо хэмээх энэхүү төслөөс болж макро эдийн засаг зогсголтонд орж ажилгүйдэл нэмэгдэх болсон. Тиймээс л эдийн засгийн прогнозыг янз бүрээр тайлбарлаж зөвлөмж өгдөг байгууллагууд борооны дараах мөг шиг олширсан юм а. Харин өнөөдөр Азийн хөгжлийн банкнаас дараах прогнозыг хийж байна. Тэгэхээр Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал бол эерэг хандлагатай байна. Тэр хандлага бол сайн харагдаж байна. Энэ бол эдийн засаг эргэжих гол шалтгаанд бол тус улс орнуудад авч хэрэгжүүлсэн реформ шинжилгээний зүй зохистой алхмууд, мөн түүхийн үед таварын бүтээгдэхүүний үн бас уян зөөлөн байгаа явдал нь мөн голлох ажилтны төрсэн улс орнуудын эдийн засаг сэргсэн явдалтай холбоотой. За инфляц бол өнгөрсөн онд харьцангуй өндөр гарлаа. Жилийн дунджаар аваад үзэх юм бол 12.8%. 2013 онд бол энэ бол 9.9% байсан. Тэгэхээр инфляц бол харьцангуй өндөр гарсан байж байгаа. Энэ нь бол өнгөрсөн тийм ээ 2013 онд авч хэрэгжүүлсэн мөнгөний хүчтэй тэлэх бодлогод тийм ээ уламжлалт бөгөөд уламжлалт ус арга хэлбэрээр хүчтэй тэлэх бодлогод явуулсан. За түүний үр нөлөө бол 2013 оны сүүлч 2014 оны ихэр бол хүчтэй гарч ирсэн. 14 оны ихэр бол Төрийн нийт үрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2010 онд 31% байсан бол 2014 онд 77% болтлоо 2 дахин өссөн. Цаашид үрийн удирдлагыг сайжруулахдаа уул уурхаахаас бусад салбаруудыг чадахжуулахад хөрөнгө зарцуулах чиглэлийг өгч байна. Мөн 2017-оос 18 онуудад төлөгдөж эхлэх зээлийн иргэн төлөлтүүдийн бэлтгэл ажлыг одооноос хангах шаардлагатай гэж зөвлөсөн. Тиймээс л макро эдийн засгийн тэнцвэргүй байдлаас болж Монгол улсын эдийн засаг Азийн бусад орноос өсөлтөөрөө хоцрох таамаглалыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт 3 хэмээх тоороо буурах эрсдэл өндөр байгааг санууллаа. Дараагийн мэдээ хүргье. Засгийн газрын өчигдрийн ээлжид хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлууд шийдвэрлэхээр болсон байна. Тухайлбал Богд хаан төмөр зам болон Улаанбаатар холимог тээврийн логистик төвийг байгуулахар болсон байна. Ингэснээр Төв аймгийн Батцөмбөр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын аршаан төртөөнөөс салбарлан хөшийн хөндөд баригдаж байгаа олон улсын нэг сонгоцны буудлын орчмоор тойрон гарч Майнд өртөөтэй холбогдох Богд хаан төмөр замыг байгуулах мөн хотын төвийн авто замын тодорхой игнийг өргөдгөх замаар нийтийн тээврт зориулах зэрэг цогц ажлуудыг хийхээр болсон байна. Засгийн газрын ээлж туралдаанаар зарим асуудлыг шийдсэн байна. Тодорхойлбол Төв аймгийн Батцөмбөр сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын аршаан төртөөнөөс салбарлан хөшгийн хөндөд баригдаж байгаа олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор тойрон гарч Майнд өртөөтэй холбогдох Богд хаанд төмөр замыг барих урьдчилан техник эдийн засгийн үндэслэл чигийн зураг төслийг бэлтгэжээ. Энэхүү төмөр замын шин шугамаар дамжин өнгөрөх болон бусад ачаа тээврийг явуулж Улаанбаатар хотын дундуур өнгөрч байгаа төмөр замын одоогийн шугамаар зөвхөн олон улсын болон орон нутгийн зорчигчийн галтрыг явуулахаар төлөвлөжээ. Мөн Богд хаан төмөр зам болон Улаанбаатар холимог тээврийн логистик төвийг барьж байгуулах техник эдийн засгийн үзүүлэлт зураг төслийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатаагаар хийлгэх ажлыг зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын хөшгийн хөндийн сонгоцны буудлыг тулгуурлаад агаарын болон төмөр замын авто замын томоохон сүлжээг бий байгуулж энд олон улсын ачаа тээврийг хөгжүүлэх юм боломж бүрдүүлэхээр энэ шийдвэрийг гаргаж байгаа. За нөгөө талаас бол Улаанбаатар хот дундор тайран өнгөрдөг ачааны галт тэргийг явуулахгүй болох нь бол олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Зөвхөн Улаанбаатар хотын дундор явдаг 35 км авто замыг бол зөвхөн хөнгөн галт тэргээр үе нийтийн зорчигчдын тээвэрлэх ийм зорилтоор ашиглах юм бол зорчигч тээврийн 2 дахь урсгал нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Мөн Монгол Улсын засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр сойрхон батлах тухай хуулийн төслийг улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчлэгээнд өдөр тутам 2200 тээврийн хэрэгслээр 6000 гаруй иргэнийг тээвэрлэж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 2 хүрэхгүй хувиар иргэдийн 60 гаруй хувьд үйлчилж байгаа үзүүлэлт юм а. Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотын автозамын сүлжээ, зохион байгуулалт оновчтой бус суудлын автомашины тоо хит олон байгаагаас сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний төвжирэл саатал гол гудамж замуудад ихээр гарч хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд нэмэгцээр байна. Тиймээс хотын төвийн автозамын 2 болон 4-р игнэг нийтийн тээврт зориулахаар тус төсөлд тусгажээ. 2200 бол зөвхөн нийт Улаанбаатарт явж байгаа тээврийн хэрэгсэн зөвхөн 2 хүрэхгүй хувь байгаа. А бус нь бол одоо дандаа хувийн суудлын тэргүүд байдаг. Нэг машинд бол нэг хүн одоо ганцаараа нэг машинаа замын хөдөлгөөнд оролцдог, хоёулаа ундаг. А гэтэл нийтийн тээврийн хэрэгсэн нь ерөөсөө хүчтэй дэмжлэг үзүүлж чаддгүй, тоо нэмэгддэг, саатал тавигддаг. Тийм учраас энэ Улаанбаатар хотын замыг бол автозамыг шатраалтаа хөгжүүлээгээд ингээд 2009 оноос ихсэн энэ төсөл явсаар байгаад 2023 он хүртэл одоо ингээд 3 үе шатаа хэрэгжин. ТВ-с мэдээ Ариун Туяа Цэрэн Дулаан мэдээллээ. Манай улс 2006 онд АСЕМ-ийн гишүүнээр элснээс хойш тус байгууллагын үйл ажиллагаа санаачлагад идэвхтэй оролцож байгаа юм. За Аз Европын дэд түвшний 11-р уулзалт 2016 оны 7-р сард Улаанбаатар хотноо болно. Тэгвэл өнөөдөр тус уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаан болсон байна. Эх он зохион байгуулагдах чуулга уулзалтанд 51 орны төрийн тэргүүн засгийн газрын тэргүүн гадаад хэргийн сайднаар олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн зэрэг нийтдээ 5,000 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор төлөвлөсөн байгаа юм байна. АСЕМ-ийн чуулга уулзалтаар Аз Европын улсууд улс төр эдийн засаг, нийгэм соёлын хамтын ажиллагаа өргөжүүлэх тэлэх зорилтыг тавьж эдгээр асуудлуудаар уулзалт яриа хэлцэлэг хийдэг. Мөн уулзалтын хүрээнд төр засгийн тэргүүнүүд харилцан уулзалт хийж хамтын ажиллагаа өргөжүүлэх шин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар тодорхой шийдэлд хүрдэг юм байна. Манай улсад болох дэд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийг ерөнхий сайд сайхан бэлэг ахлан ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээндээ 5 дид ажлын хэсэг гарч чиглэлээр тус уулзалтанд бэлтгэж эхэлсэн байна. Үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаан өнөөдөр Шангрила зочид буудалж, зам тээвэр харилцаа холбоо болон байр зочид буудал хариуцсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсч шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудыг засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ерөнхий сайд ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосон байна. 2014 онд Италийн Миланд болсон АСЕМ-ийн уулзалтанд дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн ерөнхий сайднаар болоод албаны бусад хүмүүс хэвлэл мэдээллийн зэрэг нийтдээ 5,000 орчим хүн оролцож байсан гэж засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтийн харилцаалагнаас мэдээлсэн байна. Эдийн засаг хүнд байгаа учраас нийслэл хот 2015 оны төсвийг батлахдаа 10.6% тансан нь энэ төсвөөр бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болсон байнамаа. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд өмч ховчлыг эхлүүлж 19 объектыг ховчлож 85 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх шийдвэрт хүрсэн байна. Хямралтай үед бүтээн байгуулалт хийнэ гэж хотын удирдлагууд боловсон дээрэм хийхэд бэлдэж, хувьчлах нэрээр хотын төвийн аз зэрэглэлийн газруудыг үнгүүдүүлж авах гэж байна гэсэн хардлага нийслэлийн хувьчлалыг дагаж байна. Хотын удирдлагууд хямралыг гэтлэхийн тулд өсвөө тэлж, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийж хувьчлах 19 объектоос 85 тэрбум төгрөг олохоор тооцоолжээ. Өмч хувьчлалд 19 нэр бүхий объектыг оруулсан буюу усан бассейн, Юнсан эмнэлэг, шүд эрүүн нүүрний эмгэх судлалын төв, автобус 3 гэсэн том объектууд багтаж, бусад хэсэгт өрхийн эмнэлгийн байр гэсэн жижиг объектууд орж байна. Тодорхойлбол улсын бассейны 40 хүртэлх хувийг дуудлах худалдаагаар худалдаалж, менежментийг нь шинэ багт шилжүүлнэ. Харин автобус 3 баазын хувьчлалын тухайд өөрийнх нь олсон хөрөнгөөр хотын захад шинэ автобус баазыг байгуулна. Үүнийг автобус 3 баазын газрыг худалдсан орлогоор босгох зорилгыг эхний ээлжинд тавьжээ. Хөрмийн ордонгчдэр, бассейнэгчдэр хувьчлахдаа шууд одоо зараад хувьчилчихгүй. Тэрний 49 хүртэл хувийг нь менежментийн тэр хувийг нь худалдаагаар зараад тэгээд тэр худалдаж авсан багт нь менежментийн удирдлагын эрхийг шилжүүлэх тийм зорилго агуулж ирсэн. Одоо эдийн засгийн хямралт байгаа үед бол энэ өмч бол илүү өндөр хүрэхгүй байж магадгүй. Гэхдээ бид бол энэ газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлээд өмчөө худалдсанаас бол 85 орчим тэрбум төгрөг нэмж авна. Хувьчлан гээд хувийн хвшлийнхэнд өнгөтэй өдөө хотын төвийн газруудыг 50 туучхна гэсэн үг биш. Хямралтай үед нийслэлд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа учраас өмч хувьчлалыг хотод ашигтайгаар хийхээр төлөвлөсөн гэж албаныхан тайлбарлаад байгаа юм а. Гэхдээ ардчсан намынхан 20 гаруй жилийн өмнө хувьчлал нэрээр улсын өмчийг үнгүүдүүлж авснаар тухайн үеийн төрийн өмч өнөөдөр бизнесийн салбарынхны гарт очиж улс хохирч үлдсэн гашуун түүх бий. Энэ мэтлэн өмч хувьчлалын ард лобби нуугдаж нийслэлийн өмч дахин үнгүйдэхгүй гэсэн болгоомжлол олон хүнд байна. ТВ-с мэдээнд Бацрун уран хас мэдээллээ.
Албан ёсоор үнэ нэмэгдээгүй байхад байранд амьдардаг иргэдийн ус, эрчим хүч дулааны үнээс 2 дахин өссөн байгаа юм. Гэтэл энэхүү өсөлтийг холбогдох байгууллагууд нь тайлбарлаж чадахгүй байгаа юм а. Өөрөөр хэлбэл өнөөдөр байрны мөнгө хяналтаа алдаж хүссэн үнээрээ иргэдийг мүлжиж байгаа асуудлаар оршин суугчид гомдол гаргасан байна. Уг нь өнөөдөр мөрдөгдөж байгаа тариф нь 150 кВт цаг хүртэлх хэрэглээг 1 кВт цагийн 94 төгрөг, 151-ээс дээш хэрэглээг 114 орчим төгрөгөөр тооцох учиртай. Мөн 2 тарифтай тоолууртай иргэд өглөөний 6 цагаас 21 цаг хүртэл 100, 21-ээс 6 цаг хүртэл 72.8 төгрөгийг төлнө. Харин сарын суур хураамжны тариф 1000 төгрөг байдаг байна. Гэтэл сүүлийн 2 сар нийслэл тэр дундаа Баянзүх дүүргийн иргэдээс байрны ус, эрчим хүч, дулааны үн нэмсэн гэх гомдлыг эргүүлэх боллоо. Эрчим хүчний үнийн алдаглыг бууруулах зорилгоор үнийг чөлөөлөх асуудал судлагдаж албан ёсоор баталгаажаагүй байгаамаа. Гэтэл яагаад үнэ нь нэмэгдэж байгааг иргэд тодруулахыг хүссэн. Усны үнийг 2 дахин нэмсэн. 2 удаа нэмсэн. Усны үнийг яагаад нэмдэм бэ гэхтэл ерөөсөө нэмэх шаардлагагүй байхгүй юу? Ерөөсөө байцаагч нар ажилддаг байхгүй юу? Тэнд л одоо яармагт юм уу гэрийн хоноолд гараажтай тэнтэй, гэртээ тэнтэй. Тэгсэн мөртлөө 3000 цаас төлчихөд яаж ийм манай хийх гэж байна гэдэг. Иймэрхүү шинэнд ажилддаг юм. Тийм учраас олон калват цуглуулж ирсэн байцаагчд өндөр солио хөстэй. Тэгхгүйгээс л ерөөсөө манай цахилгаан эрчим хүч нь алдагдaltaй ажиллана. Тэгээд эрчим хүчний яамаа гэдэг нь тэд нар бол зөвшөөрөл өгөөгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө бид нар суртахал аваад байгаа. Гэхдээ мэдчихгүй шүү дээ. Зарим газрууд бол техник төлөвнө өдөр шөнө гэдэг явдаг шүү дээ. 6 цагаас хойш тийм үйлчлэг хүртэл байхгүй байгаа байхгүй юу? Өдөр шөнөөр нь бодож өгөхгүй ерөөсөө багцаар бодоод гаргацдаг. Тэр чинь шөнийн цагаар бол хямдраал гарах ёстой шүү дээ. Подвал нойлын өрөөний халаалт 9000, ахуйн хэрэгцээний халуун усын хүний тоогоор тооцож халаалтын улиралд 1 хүнээс 1478, халаалтын бус улиралд 1 хүнээс 2.2 мянган төгрөгийг авч метр куб усыг 1187 төгрөгөөр тооцож байгаамаа. Харин дулааны эрчим хүчний үйлчилгээний тариф нь 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан өнөөдрийн хүртэл хэрэгжиж байгаа юм. Ингэхдээ 40 м квадрат хүртэл талбайтай байрнаас 3000, 41-ээс 80 м квадрат хүртэлхээс 5000, 81 м квадратаас дээш бод 100000 төгрөгийг мөн аавна. Өөрөөр хэлбэл хамгийн бага хэрэглээтэй айлыг тооцож үзвэл 20000 гаруй төгрөгийг байрны мөнгөнд төлнө. Энэ мэт ойлгомжгүй олон аргачлал дээр тоглолт хийж байгааг иргэдч хэлж байна. Байранд амьдардаг иргэдээс байрны үн 1-ээс 2 дахин өссөн байна гэх гомдлыг ирүүлээд байна. Харин эрчим хүч болон дулааны үнэнд хэрхэн өөрчлөлт орсон талаарх мэдээлэл авахар эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулсан боловч он гарсаар бол ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэх мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл байрны мөнгө хяналтаа алдаж иргэдийг мүлжих тохиолдлууд их байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа байцаагчнараас болоод иргэд хохирч байгаа энэ мэт жишээнүүд олон байгаамаа. Дараагийн мэдээ хүргье. Цагдаагийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлсэндээ зэрэгцэн цагдаагийн албан хаагчдын цол хэрэгэмд өөрчлөлт орж том дарга нар нь комиссар цолтой болж албан хаагчдыг албан тушаалын цол дагдаг болоод 2 жил орчмын хугацаа өнгөрч байна. Тэгвэл цагдаагийн цол олгох журамд дахин өөрчлөлт орж албан тушаалын цолыг хүчингүй болгосон байна. Албан тушаалын цол олгодог болсноор цагдаагийн байгууллага залуу нас хүч хөдөлмөрөө зориулсан олон зуун ахмад цагдаа нарын хөдөлмөр зүтгэл өнгөйдөж харин шинэхэн сургууль төгссөн танил тал том араараа даргын судал төвгүй заларсан залуус ээлтэй шийдвэр байсан ч хууль зүйн эксээ Тэмүүжингийн гаргасан шийдвэр цуслагдаж албан тушаалын цол дорилгожив сайдын үед хүчингүй боллоо. Хууль зүйн сайдын дээрх шийдвэрийн дагуу албан тушаалын цол хэрэглэж байсан нийт 1035 албан хаагчийн цолыг хурааж шинжилэн баталсан журамд нийцүүлэн цол олгожээ. Хурандаа цолтой хүний хувьд бол цагдаагийн офицер бүрдгүүнд 21 жил тасралтгүй ажилласан байх ёстой. Нэгдүгürt ажилласан жилийн шалгуур 21 жил. За энэ 21 жил ажиллаж хугацаанд 6 жилийн цагдаагийн дэд хурандаа цол зүүх хэмжээний албан тушаалд ажилласан байхыг шаардаж байгаа. За 3 дахь шалгуур нь тухайн цагдаагийн хурандаа цол хэрэглэх албан тушаалд нь өөрөө томилогдсон байх ёстой гэсэн. Ийм шалгууртай байна гэсэн. Цолонд хүрнэ л гэсэн. Яг энэ жишгээр дэд турандаа хушууч, ахмад, агласлагч, дэслэгч. Гэсэн ийм цолнууд дээр бүгдэнд нь ийм тодорхой шалгууруудыг тавьж өгсөн. Эдгээрээс гадна албан тушаалын цолонд шилжснээр урд нь хэрэглэж байсан цагдаагийн цолонд буурсан нийт 402 алба хаагчдын цолыг сэргээж олгосон байна. Дээрх цолны өөрчлөлтийг хийснээр нэмэлт хөрөнгө санхүү шаарддаггүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. ТВС мэдээнд Батсүрэн уран хас мэдээллээ. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн улс төр нийгмийн амьдралд даалт бүхний ил болгож байдаг өндрийн ноото ноцтой мэдээлэл хүрч байна.
За сүүлийн үед Монголын банк санхүүгийн салбар ахин хямралын давалгаа эхэлжлээ гэсэн мэдээч их дэсэх боллоо. Гадны дотны санхүүгийн байгууллагууд эдийн засагчид Монголын банкны салбар хамгийн эмзэг үе дээр байна. Хэрвээ олон улсын санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалтаа татаад эхлэх юм бол хэд хэдэн арилжааны банк хаалга барьж мэдхээр хүндгэн нөхцөл байдал үүссэн шүү гэдгийг хатуухан хэлж эхэлж байна. Түрүү чинь асуудалд орсноосоо зугдах гэж хичээ. Сүүл чинь нуух гэж оролдож байгаа нь олон зүйлсээс харагдах боллоо. Гэтэл банкуд иргэдэд зээл олгохдоо авдаг 1% шимтдэгдээ зогсоочих юм бол дампуурч гэх шиг хөгийн зүйлийг шалтгаан болгож ярьж эхэлж байна. Энэ бүх нөхцөл байдал тэгвэл юунаас эхлэв гэдэг сонин. Үнэхээр Монгол банкны салбар ашиггүй, байнгын зардалд авч байдаг гэвэл үгүй. Харин энэ салбар дэх улс төрийн оролцоо дэндүү их болж, улс төрчдийн нөлөөлөлд ихсэж байгаа нь банк дампууруулж хөлждөг бүлэглэлийг бий болгож чадсанаас үүсэлтэй юм. Өнгөрсөн 4 жилийн дотор арилжааны хэд хэдэн банк татан богдож дампуурлаа зарлаж, зарим нь төрийн нэр дээр шилжиж, зарим нь энэ салбараас бүр мөсөн ачигдлаа. Харин одоо дээсэн дөрөөн дээр дэмжиж байгаа банкуудыг хамгаалах дархлаа байхгүй болж иргэдэд энэ үхэндээ болж байгаа мэт харагдах гэсэн хичээл зүтгэлд явж байна. Банкны салбарын энэ бүрхэг нөхцөл байдал цаашдаа хэвээр үргэлжлэх юм бол нийгэмд хүндхэн цохилт болж байх эрсдэл үүссэн шүү гэдгийг л хэлэх хэрэгтэй болж байгаа шиг байна. Урд нэртэй хуулийг захиалгаар өөрчлүүлсэн компаниуд одоо ноён удаас эхлээд ухаж малтах ажилдаа хамт цуу шамдан орж эхэллээ. Тэднийг төрд хамгаалах том ар байгаа болохоор ард иргэдийн эсэргүүцэл гэдэг бол хадны цуурянаас өөрцгүүц гэсэн байдлаар асуудалд хандаж байна. Тэд Монгол улсыг маань нутаггүй болгох нь шинээр лиценз олголт эхлэж цахимаар сонгон шалгаруулж байгаа гэх боловч бүх хэлбэрийн лобби урдийнхаасаа ч илүү нарийцэг хийгдэх болсныг ярьж хэлж байгаа хүмүүс хүртэл байгаа. Ашигт малтмын томоохон орд газрууд илэрлээл гэн их хэмжээний нөөцтэй инээтрэ гэдэг зүйлд яригдлаа гэн. Гэтэл Монгол улсын газрын зураг дээрээс хүртэл иймэрхүү том ордуудыг хасуулчиж дөнгөдөг болсон гэхээр тэднийг дийлэхгүйч манай талав алга юм шиг байна. Тэднийг хамгаалах манай томчууд иргэдийн тархийг савандаж угаасаар төөрөгдлийн мананд айл хэдий хөвөлдсөн. Төрийн хариуцлагатай албан тушаалтан ноён уулын асуудлаар ярихдаа ноён уул 70 тонны батлагдсан алтын нөөцтэй. Энэ нь 4.7 тэрбум $4 болж байгаа. Харин тэр алтыг авахын тулд Central Gold компани 4.5 тэрбум $-ын зардал гаргах нэ. Тэгээд $200 сая үлдэх юм байна. Тэрийг манай улсад өгнө гинэ гэж. Өөрөөр хэлбэл ноён уулыг ухаад Central Gold нэг ч центийн ашиг хүртэхгүй. Ийм юм гэж байх уу? Ямар ч ашиггүй олборлт явуулахын төлөө гадны компани Монголд бараг буйны үйл ажиллагаа явуулж болж таарах уу? Ингээд заримыг нь үлгэр ярьж ухна, заримыг нь бүр алга болгочих нь хүн итгэхэд бэрх асуудлууд гаргана. Нэг өглөө босоод ирэхдээ хид хідэн гол мөрөн хідэн уул толгодыг алга болгочихсон хэрэг гардаг. Байгаа хэрнээ байхгүй болчдөг нутаг усаа иргэдэл нэхэж байгаа болохоос биш эрх баригчид тоож дуурхаас өнгөрчээ. Монголчууд бидний дэлхийд гайхуулах цөөн хэдэн шин чанаруудын нэг бол харьцангуй залуу гэдэг л онцлог. Үнэхээр хүн амын дийлэнх холонхон залуучуудаас бүрдэж зөв зовлотж залдаг бол нээрээ сайхан болчхоор боломжуул харагдаж л байгаа. Бид Азийн ихэнх улс орнуудаас энэ чанараараа ялгаатай. Япон солонгосчууд шиг залуучууд нь цөөн хөгшин настай улсууд нь олон болсон бол аргагүй гэж сууж байж болно. Тэрний хажууд бид чинь улсаа хөдөлгөх, урагшин чирэх их хүчээ залуусаар бүрдүүлээд явж байгаа улс үндэстэн. Хүн амын талаас илүү хувь нь залуус байгаа дэлхийн өөр улс орн бол ховрох юм. Харин бид ийм цагт тийм боломжн дээр байгаа ард түмэн гэдгээ мэдэж ухамсарлаад урагшлал арай өөр нийгэмд арай л өөр боломжоор амьдрчих юм шиг харагдаад байгаа. Гэхдээ иргэд нь залуу байна гэд төр нь боломж олохгүй юм бол нэмэргүй байдгийн жишг бас л зөвхөн Монголд харагдана. Дөнгөж сургууль төгссөн цоглог залуу ажилд орё гэд ирэхэд нь өмнөөс нь 5 жилийн ажлын туршлага шаарддаг. Төрийн албан зүтгэх гэхээр 3-аас дээш жил ажилласан байх ёстой гэсэн босхийг татдаг. Дор хаяж 2 дарган цэрийг таних, хадаасандаа хамгийн багадаа 3 сая төгрөгтэй байх гэд залуу хүнд ажилд орё гэвэл зовлон дэндүү ол юм. Гэтэл өчигдөр сургууль төгссөн залуу хизээ хаан хэдэн жил ажилласан байх юм. Тэгээд төлбөрөө хүртэл зээлд сурсан түүнд авилгад өгөх сая төгрөг яаж байх юм гэдгийг нь бодохоор залуу хүн нийгмийн мандаа биш харин хамгийн сүүлд явдаг ад шоо мэт сэтгэл төрхөөр бид ингэж сайхан залуучсан ийм ховор боломжоо харсаар байгаад алдаж ярьсаар байгаад үтлэхүү гэдгийг л бодмоор болоод байна да. Амин димийн сурал. Нимбэг Си. Бүрзээ. Монголын минь эдийн засаг бүрзээ. Монголдо худал байгаа хийцгээе. Найрсаг Улаанбаатар их дэлгүү. Омхар. Алх чихэр компани. Гинэд өгдөөд хэцүү байна уу? Наалгаж энэ тамд яралхад тусна. Толгой өвдөг, шүд өвдөг, сарын тэмдэг өвдөлтөд ирэх үе мөч булчин өвдгөл наалгаж энэ өвдөлтийг түргэн намдаа.
Цээж хорсох зовөр амьдралд саадуулах ёсгүй. Цээж хорсох зовөрөө намдаацгаая. Ганцхан шахмалын ходоод нэгүчлийг хоногийн турш дарамгүй. Налбааза жижиг хэл шахмал цээж хорсох том асуудлыг шийдэхэд тусална. Нарны хорооллын 2 дугаар ээлж ашиглалтанд орлоо. Урд групп. Би Пиковитиг сайн мэднэ. 10 төрлийн амин дэм омега 3 агуулсан өдөрт ганц халбыг өгтөл миний хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, оюуны хөгжлийг дэмждэг. Пиковит амин дэм ба эргэс байцуд таны хүүхдийг амжилтанд хүргэнэ. Энэ панангийн чинь мэдэн энэний чинь хүчиндэл цус харвцгалгүй шигтээсээр өвчлгүй өдий зэрэгтэй явж байна. Панангинд тусгайлан сонгож авсан кайл ба магнийг агуулдаг. Кайлыг тогтмол хэрэглэснээр тархинд цус харах хэрэгслийг 40% бууруулна. Харин магнийг тогтмол хэрэглэснээр зүрхний шигдээс үс хэрэгслийг